За буян сумын 100 жилийн өмнө баяр наадмыг зохион байгуулах комиссийн дарга Улаанбаатар хотод буян сумын нутгийн зөвлөлийн дарга цогцол байгуулалтаа уулзаж байна. За баяр наадмын сэтгэлийг нь эхлээд сонсъё. Өргөн дэлгэр сайхан наадам болж байна. 100 жилийн турх гэдэг бол 100 жилийн удаа турх маш чухал үйл явц. Маш их хариуцлагатай байж ажиллаж жилийн өмнөөс хичээж бэлдсэн. Тэгээд одоо наадамчин олонний маань сэтгэл тэнгэр ярилцсан хүмүүсийн маань одоо уулзсан хүмүүсийн маань сэтгэл тэнгэр байгааг одоо хараад тэр талархлыг сонсоод тэгээ наадам маань ямар ч байсан зорилгоо биелүүлж түмэн олно сэтгэл тэнүүн ярих түүхтэй уулзаж учирсан хүмүүстэйгээ хэлэх олон зүйлтэй ингээд наадмынхаа одоо үйл ажиллагааг өндөрлөх гэж байгаа баяртай байна. Тэгээ мэдээж ганцхан миний ажил биш. Тэгээ миний хувьд одоо Монголын төрд дүүрэг удирдах, хотын удирдлагаар ажиллаж, төрийн төв байгууллагт ажиллаж байсан хүний хувьд төрийн наадмыг бас одоо би бас соёлын сайд байхдаа удирдах нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан хүний хувьд бас надад бага хэмжээний туршлага бол байсан. Тэгээ наадамч болно өөдөөхгүй байх, захахгүй байх одоо цагийн менежментийг зөв хийх гэдэг утгаар одоо энэ шагнал гардуулах үйл явцыг ч гэсэн ингээд нэг дор бүгдийг биш давааны завсраар хийгээд ингээд энэ баг зэрэг ажлынхаа туршлагаар хийсэн бас хүмүүс төрж явах шиг байна. Тэгээ үнэхээр олон хүний хичээл зүтгэл хандивын тусламжаар энэ наадам маань ийм сайхан боллоо. За ер нь барьсан нэг өнцөг байгаа. Тэр өнцөг юу вэ гэхээр урлагийн мэргэжлийн хүмүүсийг авчирч гоё концерт тоглуулаад алга ташаад явуулчих биш. Ингээл нэг өнгөлөн далдалсан одоо тийм маск хийгээд наадам өнгөрөх биш. Бодтой бүтээн байгуулалт хийж үлдээ. Хүүхдүүдэд концертод орсон бүх хүмүүс бас хүүхдүүдийн одоо багшаар бүжиг заалгаж, хувцсыг нь өөрсдөд нь бэлдэж ингээд маш их тийм оюуны болон одоо сэтгэлийн хөрөнгө оруулалтыг хийхийг оролдсон. Ямар ч байсан ийм сайхан стадионтой боллоо. Тэгээ энэ стадионы зорилго бол мэдээж хэрэг уянчууд маань эрүүл байхаас гадна жил бүр спортын тэмцээнийг аймгийн тэмцээнд авч болохоор байна. Хүүхдүүдийн тэмцээнд авч болохоор байна. Магадгүй олон улсын тэмцээн авах ийм стандартын шаардлага хангасан ийм сүүлийн үеийн одоо стадионтой болж байгаа. Тэгээд энэ стадионоо бид нар Банчинку Арслангийнхаа нэрэмжид хүүхэд залуучуудын соёл амралтыг хүрээлэн гэж ингэж одоо нэрлэж энд зөвхөн спортын арга хэмжээ гэхээсээ илүү тарвс ивент нутгийнхаа брендийг үүсгэх хичээлээ. Тэр утгаараа тарвс ивент маань маш сайхан болж олон оролцогчтой байсан байна. Үзэх зав байсангүй бичлэгийг харсан. Тэгэхээр жил болгон тарвс ивентээ хийн. Дээрээс нь жил болгон буянтчууд хийхгүй юм бол одоо өөр хийх ургацын баяр гэдэг болъё. Тэгээд Баруун Тавай аймгийн одоо хүнсний ногоогоо даршлах хүмүүс ирж аваасаа ингэснээр буянтчуудын маань орлого нэмэгдэж сайн сайхан амьдрах их усэр болно. Олон зүйл бодсон эхлэлийн тавьсандаа баяртай байна. 3 өдөр баярлаад наадад өнгөрөх үлдэх юм нь хамгийн чухал байхаа. Олон хүмүүсийн сэтгэл зүтгэл гаргасан. Бас их ажлын ард гарахад одоо бас богинохоо хугацаа үлдээд байх шиг байна. Тий. Ямар ч байсан гомдол саналгүй юм гэж юу аах вэ? Бид нар бүх хүмүүсийг баярлуулад одоо сэтгэлийн тэнэлгээд явуулсан гэхгүй яахад тэгэхээр одоо уулаасаа бүх юм чинь төсөв хязгаарлагдмал байдаг. Тэр тусмаа төсвийн мөнгөөр наадам хийж болохгүй. Маш олон нутгаа гэсэн сэтгэлтэй аав ээж өвгд эцэстэй хайртай түмэн олон буянтчуудын хандвар тэтгэврийнхээ 3 сарын мөнгө аваад хандивгээд конвертент хийгээд ирсэн эмээтэйгээ уулзахтаа л би хүмүүсийг гомдоож болохгүй шүү баярлуулах ёстой гэдэг сэтгэлээр наадмынхаа бэлтгэл тандсан. Тэгээд сэтгэл тэнгэр сайхан ирсэн ч очид маань буцаасаа бид нар маш хүнд үед бензин байхгүй одоо яаж буцнаа гэсэн хүмүүс зөндөө байна. Болдогсон бол хэдэн литр бензин ачуулж хагаад бүгд нь толооны нөгөө буцаачмаар байна. Тэгээ энэ бүхэн сорилтыг сэтгэлийн хатаар нутгаа гэсэн сэтгэлээр 100 жилийн ойр одоо хайрч хүндэж байгаа сэтгэлээр бүгдээрээ даваад баярынхаа одоо арга хэмжээг өндөрлүүлнэ гэж найдаж байна. Олон сайхан Ахмад буурлуудтай уулзсан байхаа. За тэгэхээр нутагтаа ирэхэд бас аав ээжтэйгээ уулзсан юм шиг ийм сайхан мэдрэмжийг бол авдаг. Тэгэхээр таны хувьд яг энэ баярын өдөр юу ярмаар байна вэ? Бас одоо хүүхэд насныхаа, залуу насныхаа аав ээжийнхаа бас сайхан тэр дурсамжаас бас манай үзэгчдтэй хуваалцвал. Баярлалаа. Би Ховд аймгийн яг энэ буянт сумын одоо угуул загдын одоо Цэдэн бол гэхдээ Должин гэдэг айл миний аав өргөгдсөн. Тэгээ би айлын том охин 5 эрэгтэй дүүтэй бүгд өнөрөө 100 жилийн ойгын жилийн өмнөөс ээлжийнхээ амралтаа зохицуулаараа бүгдээрээ очиж аавынхаа нутагтаа аавдаа хүндэтгэл өөдөө хүндэтгэл үзүүлэх ёстой шүү гэд ингээ бүгдээрээ ирсэн. Тэгээ ямар ч байсан ингээд одоо аав маань Ховд аймагт Цэдэн балын буурал морь гэж их насны
5 удаа аймагтай одоо тий айраг төрөө авч ирсэн ийм сайхан урдан удамтай. Дүү маань бас одоо 3 дахь дүү маань морь уйсан. Тэр нь төрүүлэхтэй медаль автаа болно биш. Аавынхаа нутагт ирж одоо адуун сүргээ одоо юу гэдэг вүлээ хэмрийн сэргээсэн. Тэгээ дүүнэртэйгээ хамт энэ одоо гэр бүлийнхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ маш олоолаа ирсэн. Тэд нартай харин ерөөсөө цаг зарцуулж чадсангүй хамтдаа зургаач авахулж амжсангүй. Гэхдээ бүх зүйл сэтгэл дүүрэн байгаа учраас наадмад усны дараа бүгдээрээ зураг авахулчаад буцнаа. Хамгийн Ахмад спорт ямар хүнтэй уулзсан бэ? Хамгийн хүндтэй одоо зочин таны хувьд ямар хүн байв? Тий. Ер нь одоо нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн буян цэврийн засаг даргаар олон жил ажиллаж ирсэн Цэдэнхүү гавьяцтайгаа уулзсан. Дөрвд батагаа бас уулзлаа. За манай олон одоо төлөөгөн гэдэг одоо гавьяц механикжуулагчтайгаа уулзлаа. Бүгдийн сэтгэлийг одоо сонссон. Тэгээд чи одоо үнэхээр их нутгийнхаа төлөө сэтгэл гаргажээ. Чиний их сэтгэлээр одоо бид нар маш одоо нүүр бардам сайхан наадмаа хийж байна. Орон нутгийн телевизийн дамжуулалтууд, UBS-ийн дамжуулалтууд, за тэгээ үнэхээр одоо ямар нэгэн гомдол санал хүүхэд морноос гэмтэж бэрцсэн юмгүй ийм сайхан наадам боллоо гэдэг маань энэ олон хүний ерөөл шингэлээ гэж талархалтай байна. Би ч одоо хүүхэд байхдаа илэрхийлэлт уншдаг, урлагийн үзлэгт ордог ийм одоо хүүхэд байсан учраас багнасаа бас бодож хүүхдүүдээр одоо тий буян сумын ирээдүйн зунжлын гэрэл гэгээг цэцруулахыг хүсэж 200 хүүхдийг концертанд оруулаад мэргэжлийн бүлгийн 2 багшаар бүтэн сар хичээл заалгасан. Тэгэхээр дараа жилд хэрвээ Ховд аймагт урлагийн үйлчлэг болвол буян сумын хүүхдүүд төрүүлэх нь баталгаатай. Аргагүй сэтгэл зүрхэнд бол уяатай байдаг зүйл нутаг ус байдаг шүү дээ. Тэгэхээр таны сэтгэл зүрхэнд хамгийн одоо ойрхон байдаг хизээш мартаж боломгүй цаг үеийг гэвэл та ямар хугацааг ярих вэ? За ер нь 3 дугаар ангиас эхлээл идэвхтэй хүүхд байсан учраас хамгийн анх одоо нутгаас олон улсын хүүхдийн найрмал зүсэнд явж илаа 3 дугаар анги. Дараа 7 дугаар ангидаа би Польш хүүхдийн зүсэнд явж илаа. Тэр бүхэнд сурч ирсэн зүйлээ ангийнхандаа дараа нь сургуулийнхандаа тэгээ үеийнхэндээ заахын төлөө явж исэн бол өнөөдөр бас нутгийнхандаа тэр бүхнийгээ одоо ингэж эргэн дурсаж тэр бүхнийхээ түүхийг энэ том заалыг одоо дүүргэсэн тийм одоо концертыг бас хөрөхөө гавьяцтайгаа багш нартайгаа хамтарч хийсэндээ баяртай байна. Баярлалаа тань сайн сайхнаа. Нутгийнхандаа сайн сайхныг хүсье. Тэгээ мэдээж хэрэг хамгийн төгсгөлд би бас дам бид нар бас баярлахын хажуугаар бидэнтэй бас хатуу сорилтыг бид нар туулаад гарсан. Гэтэ эмгэнэл илэрхийлснээр тэр бяцхан зүрх бол одоо тий аав ээжийнх нь уйтгаргүй нэг одоо тэр хүнд асуудал тайлагдахгүй ч гэлээ эвийг хичээж бие биенээ хайрлаж энэ надад хамаагүй гэж орхихгүйгээр хүн бүхэн насанд хүргэгчд бүхэн хүүхдээ хайрласаа гэдэг үгийг төгсгөлд нь ээж хүний хуваар хэлхийг хүсэж байна.